За та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ Монгол ардын үлгэр бар элжиг 2 хэмээх үлгэрийг танилцуулъя. Эрт үрдийн цагт ганц элжигтэй өвгөн байж гинэ. Тэр элжиг нь сагсуу онгироо юм байжээ. Нэгэн өдөр элжиг барын арьс олж нөмрөөд уулын оройд гарч учиргүйчэн хашгирч гинэ. Өвгөн тэр хачин амтнаас айгаад хадны ард нуугдаад харж байтал гинт салхи гараад нөмсөн арьсыг нь хуу татаад унахчихж гинэ. Өвгөн өөр юм уу элжиг ингэж явсанд зэвэрхэж нэвсэртэл нь зодож тавьчиж гинэ. Элжиг эзэндээ гомдоод тэмж явтал ойгоос бар гарч ирээд дайрахаар завдснаа огт үзээгүй энэ амтнаас бас айдас нь хурж чи ямар амтан бэ гэж асуужээ. Элжиг харин түүнд би Манхан Баатар байна гэж хариулжээ. Тэгтэл бар чи нэрэн л Баатар юм бол энэ ойд байгаа буг гурвсыг хөөгөөд гаргачих би тэднээс барьж идий гэжээ. Тэгтэл элжиг айн дунд очиж учиргүйжэн хашгиртал элжигний дууг огт сонсож үзээгүй амьтад айн твдж ойгоос гарч тал дэшээ зүгтаажээ. Модны захыг сахиж хөвтсөн бар зүгтсэн амьтдаас барин авч их л хоолтой болжээ. Дараа өдөр нь бар элжигэнд чи өнөөдөр сах би үргээж өгье гэжээ. Ингээд бар үргээлтэнд явж элжиг ойн захад сууж гинэ. Барнаас айсан амьтад тал дэшээ зүгтаад арилж гинэ. Харин элжигний хажуугаар ганцхан туулайл дэгдэн гарч иржээ. Элжиг босоод түүнийг хөөтөл үүцэлгүй бүр багтарч унахын даваан дээр тараагаад өнкрөөд очижээ. За тэгээд хэвтэж байтал нэг шаазгай өгсөн элжиг байна гэж бодоод нуруунд дээрээс нь тоншиж гинэ. Элжиг дэвчээд л хэвтээд байж шаазгай бүр хүзүүн дээр нь гарч ирээд тонштол элжиг ганцхан шүүрээд бариад авчээ. Харин яг энэ үед бар гарч харж гин. Элжиг баранд би ч олон долоо амьтад бариад яах вэ гэж бодлоо. Хэрэгцээ гарвал нисэж байгаа шавууг ч гэсэн бариад авч чадах юм чинь дээ гэж бардамнан шаазгаагаа үзүүлсэнд бар ихэд гайхжээ. Бар дотроо би хүчтэн гэхдээ хизээ нисэж яваа шүү барьж байлаа да. Энэ Манхан Баатар ер нь надаас илүү хүчтэй амьтан байна гэж боджээ. Нэгэн өдөр бар элжигэнд хоёулаа тоглоё гэж гин. Яаж тоглох юм бэ гэсэнд бар би бинийгээ хөөж тоглоё гэжээ. Ингээд тэр хоёр би бинийгээ хөөгөө тоглож явдал нэг горигт айралдаж гин. Барч ганцхан хараагаад л цаана гарчихлаа гин. Харин элжиг барыг дуурайгаад харих гэсэн чинь усанд унчихжээ. Бар эргэж ирээд чи юунд усан шум байвэ гэж асуухад элжиг толгоогоо сэгсэрч чихэндээ орсон 2 жараахыг унгаагаад чи яасан завсгануур амтан бэ? Чамд ер нь энэ шар эрийн арснаас өөр юм байна уу? Өрөвч сэтгэл гаргаж өрөөлийн төлөө ч гэсэн санаа зовж яваач гэж хэлээд энэ горхин дээгүр харайтал 2 жараахаа живж өгөх гэж байгаа харагдахаар нь аврах гэж ус руу орлоо шүү дээ гэж худал ярихад бар учрыг нь жоллгүй түүнээс улам их сүрдэжээ. Тэгээд айсандаа өөрөөд амьдрахаар шийдэж элжигнээс зүгтааж гинэ. Тэгээд барыг зүгтаж явтал 2 чон дайралтаж гин. Чон бараа чи юунаас ихтлээ айд сандарч явна вэ гэж асуухад бар би Манхан Баатартай нөхөрлсөн юм аа. Тэгтэл тэр амар хүчтэй юм байна. Тэгээд би зүгтаж явнаа гэж хэлж гинэ. Чоннууд Манхан Баатар гэж хэн блэ гэж асуухад бар тэр бол ийм урт жигтэй, саарал зүстэй, адуутай их л адилхан амьтандаа гэж гинэ. Тэгтэл чоннууд тэр чинь элжиг байхгүй юу гэж дуу алдцаагаад за хамт явцгаая хаа байгааг нь зааж аль би түүнийг чинь хэдэн хэсэг болгоод өгье гэжээ. Бар би явахгүй түүний арга залтайг яана би явахгүй гэж айжээ. Чоннууд чи айгаад байгаа бол бид нарыг оосрлоод явал да. Бидэнд хаана байгааг нь зааж өг гэжээ. Ингээд барыг хүзүүгээр нь оосрлон хөтөлж элжгийг заалгахаар явж гинэ. Элжиг тэднийг хараад айсан ч бие барьж манай чоннууд надад 3 бар авчирч өгөх ёстой.
хоёрыг нь авчирж өгсөн. Одоо энэ сүүлчийнх нүү гэж хашгирчээ. Тэгтэл баг үүнийг сонсоод намайг хуурч илжгэнд аваачиж өгөх гэж байна гэж бодоод хоёр чоныг алгатчихад ухаан жалаагүй ойг руугаа эргээд зүхтэж гинэ. Ингээд барыг айлгсан бар илжиг ойд амар сайхандаа жаргаж гинэ. За ингээд үлгэрийг товхлон сууж таалан сонссон та бүхэндээ баярлалаа. За англиар барыг юу гэдэг вүлээ? Зөв, тайгер шүү дээ. Харин илжгийг юу гэдэг вүлээ? Donkey гэдэг шүү дээ. За баярлалаа, баяртай.